Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань уламжлал ёсоор Баянгол зочд дуудлын хойно байрлах The Corporate зочд дуудлын хоёр давхард орших The Chairman ресторанаас та бүхэндээ хүрж байна. Амттай хоол тав дахь орчинг та бүхэн өсвөл Chairman ресторанаар үйлчлүүлээрэй. За өнөөдрийнхээ зочныг танилцуулахад их таатай байна. Миний дотны эртний найз Тайшир маань миний урилгыг аваад надтай өнөөдөр хөөч хөргөө санал бодлоо хуваалцах гэж сууж байна. Манай Тайшир маань багш орчуулагч мэрэгжилтэй юм залуу байгаа. За тэгээд сүүлийн үед одоо маш их нийгмийн идэвхтэй, за сошиал бас AI чиглэлээр нэлээд ажиллаж байгаа, судалгаа хийж байгаа. За компаниудын бас стартап, компаниудын бас маркетинг, ивентүүдийг бас нэлээд базаж хийж байгаа юм залуу байгаамаа. За тэгээд сонир сайхан байна, уулзаагүй нэр удсан биш үү? Удсан байна. Ястаа нэлээд хэдэн жил бас нөгөө шинэ амьдралд амьдрах гэдэг одоо нэг сошиалын амьдралд одоо их ойрхон байгаад байгаа шүү дээ. Ханы наацаа. Энэ чи өдөр болгон л гармент дотор л яваад байгаа шүү. Бүх найзууд. Тэрнээс энэ сошиалын олон мэдээний айхтар шуурга сүүлийн үед хиймэл оюун ухаантайгаа уучраа олох цаг үед их сонирхолтой үед амьдарч шүү. Би бас тийм сонирхолтой. Яг чиний хиймэл оюун ухааныг жоохон нухгаал халгаал байгаа. Бас нэлээд төвөгтэй юм шиг. Гэхдээ нэг учрыг нь олчвол бас гайгүй. Энэ чинь яг альва шинэ юм чинь сайн муу хоёр талтай. Зөвийг нь аваад хөгжүүлээд явбод хэрэгтэй. Тийм, ер нь компанийн маркетинг маш их хэрэгтэй зүйлийг анзаарчихсан. Гэхдээ юмны донжинд тааруулахгүй бол. Донжинд тааруулахгүй л одоо уламжлалыг устгаж болохгүй шүү дээ. Хит их бас AI-д ч бас хит их хиймэл надаас. Одоо эн чинь яг л хиймэл оюухан чинь ерөөсөө бидний нэг туслах болчихж байгаа шүү дээ. Ерөнхий командууд өгөөд ингэж янзлаад ийм судалгаа хийгээд ингээ принтлээд хэвлээд орчуулад өглөө 9 цагт бэлэн байлгаар ихэд бэлэн гаргаад өгчдөг. Нэгсэн за бидний туслах амьдралын хэрэгцээтэй цаг үеийг одоо цагийг хэмнэж байгаа юм уу. Гэхдээ мэдээж уламжлал нөгөө аналог юм байх хэрэгтэй. Энийг үл хизээч үгүйсгэж байна. Бол яаж болохгүй. Сая өвсөн 100 жил дээр Цэдэн болгооч аймаар бол үг мөг хэлэхээр би бас их санагддагсэн надаас. Бас дэвшил байна тийм ээ. Тэр тухайн нутгийн ард түмний хүсэл зорилго нийцжээ тэгэл. Тийм ээ. Өөртөө жаргалтай байл тээ. Манай Тайшир бас би та бүхэндээ хэлэхэд одоо тэртээ 90-ад оны их үед одоо Японд явж одоо орчуулагч багш мэргэжлэр төгсөж ирсэн. Тэгээд Японд анхдагчдын нэг баг шүү бараг л. Яг хоо анхдагч байх те нөгөө 90 он ч нөгөө те өөрчлөлттэй системээс бид нар арчлуу орж ирсэн үед. 90 оноос өмнө бол одоо манай одоо өмнөх үеийнхэн бүгд сурч байсан байгаа. 90 онд одоо хувьсгалын дараах гэдэг юм уу тэр үед миний хувьд нэг онцлогтой нь анхны Монголын 90 он гараад хувийн сургуулийн анхны Японы хэлний төгсөгч гэдгээрээ жоохон онцлогтой. Тэрний дараа одоо манай мөсийн найзууд тэр төгсөөд одоо гэдэг олон усууд болсон байгаа. Тэр үеийн Япон оюутнууд одоо цагийн Япон оюутнууд бол газар тэнгэр шиг ялгаатай болчихсон. Яг л одоо нийгэм нь өөрөө хөгжөөд эдийн засгийн байдал бас сайжраад одоо хүсэл байвал санхүүгийн боломж нь байвал дурын хүүхд одоо тэтгэлгээ аваа явчих болж байна. За төлбөрөө төлөөд сурчиж болж байна. Тэр 90-ад оны үед бол бас л босго өндөр байлаа. Бас л шалгуур өндөр байсан шүү дээ. Тийм 90 онд чинь одоо бүх юм хаалттай. Тэр үед одоо тавилангийн ороод гэдэг юм уу яг аав маань буудлага спортын тамирчин байсан. 64 онд Монгол улсын анхны олимп буюу одоо анхны олимпиад оролцсон буудлага спортоор 64 онд Токио явж ирсэн. Буудлага чинь нөгөө урт буу юу гар буу. Тий тэгэхэд мэдээд 64 онд аав маань залуудаа анх удаа гадаад хөл тавьж байгаа Токио очиж байгаа. Тэгээд мэдээд тэр чинь одоо манай гэрч Японтой холбоотой байж тараа. Тэр мэдээж их нөлөөлсөн ба 90 онд одоо юу гэдэг мөсийн улс төрийн ангийн одоо тэр чинь нөгөө улаан он аваад мөст орон тэнцэхгүй гэдэг нэмээд хатуу шалгууртай байдаг шүү дээ. Тэнцчээд хуваараа хаяад шууд нэг Япон хэл үзчихсэн. Нэг Japanese Today гэдэг нэг юм ном хараад зариасаа Япон хэл үзье гэл. Тэгэл хайж усаараа л намар нь 90 оны намар тэр цог гэдэг хувийн дээд сургууль Монгол улсын. Тий. Тийшээ орж л одоо тэдний анхны бүтээгдэхүүн болж явсан юм да. Японд аль хотод очиж исэн бэ? За Японд бол одоо Токиод нөгөө айхтар Токио очил даггээд очиж шүү дээ. Токиод нүд ирэлжсэн олон юмнууд. Хамгийн сүүлд хизээ очсон Японд. Сүүлд би ойрд Япон явсангүй 3-4 жилийн өмнө яваад. Эндээс хойш. Их дотны улсын шүү монголчууд ер нь одоо зөвхөн сумоогоор гэлтгөө бүх талаараа ингээд
connection нэгээд бас холбогдсон тий. Тий, яг нэгэнт Японыг ярьсных сая бас тий эзэн тэгээд альчлаа бас удаагүй байна гэхэд 90 онд бид нэр одоо нөгөө хүнд байх үед бол Японы тэр зээл тусламж бүтэцгүй тусламжууд яг бидний тэр дэд бүтц буюу инооч зүрхлүүн чиглэж орж ирсэн. Хамгийн түрүүнд яадаг. Одоо бид санана гэсэн. Өдөр болгон одоо тог буюу захилгаан тасардаг байсан. Өө тасарна нэг цаг. Гайгүй байна те. Ирчлээ гэдэг чинь нэг цаг тасархад. Яг тэр 96 онд яг жишээлбэл миний тэр Иточо компани одоо Монголд байдаг шүү дээ. Иточо гэдэг Японы компани. Тэгээд төслөөр явж байхад бол тест төрийг шинжлэх төсөл явж. Том нөгөө хаалтуудыг солонгууд ерөөсөө 7 хоног 14 хоногийн дараа нөгөө тог тасарна гэдэг юм чинь байхгүй болж байна. Энэ бол. Дараа нь та нар мэднэ. Нөгөө 100 шиг хийнэ авт бас. Эдгээр тийм ээ. За тэгээд дээрэс нь бидний Улаанбаатар хотын ундны усыг цэвэршүүлэх төсөл гэж явагдаж байна. Цэвэрлэх байгууламж. Цэвэрлэх байгууламжийг бүрэн автоматжуулаад цоо шин технологиор энэ бол бидний ундны маш их стратеги чухал. За тэгээд имлэг рүү бас орж ирсэн. За тэгээд бидний нөгөө зам мэдэн шүү дээ нарны зам. За тэгээд дээрэс нь хөдөө аслагдсан сумдууд 300 би тоог сайн мэдэхгүй орчим сумдууд нөгөө захилгаан байхгүй газруудад очиж захилгаан Японы дэнийн станцыг суйрлуулчихсан. Захилгаан одоо бид нар ч аалтгсан захилгаангүй байлаа шүү дээ. Захилгаангүй байгуул өөр хүүхдүүд юу үзэх юм боловсрол үзэж харах юм байхгүй тийм ээ. Маш их. Тэгэхэд захилгааныг ингэж хийж явж байсан. Ахтар олон төслүүд байдیں۔ За тэгээд төстгүүрийн депог бас бүрэн шинжилж байсан. Төстгүүрийн депог юм. Ингээд айгүй олон тийм төслүүд маш чухал үед бол японочууд хэрэгцээтэй үед бидний дэд бүтцийг суурийг бэлдэж өгч байна. Тэр болгон ч одоо хандвийн журмаар явд юм уу яа? Тухайд яг тоо статистикийг одоо хэлэхээс илүү ихэнх нь боцолтгүй тусламж. Ганц нэг хоёр нь хөнгөлөлтөө зээлүүд. Ерөнхийдөө Монголд байсан Иточо, Marubeni, за JICA гэдэг олон байгууллагын нөхрөл дээрээс нь Nippon Koige консалтинг компани гэдэг энэ усууд орж ирээд ажиллаад ингээд. Яг Японы тэр хэрэгцээтэй үед нь Монголыг одоо бид нар чинь тийм үстэй лангуун дээр давсал өрөөстэй байдаг хэсэг үе байсан шүү дээ. Энэ хүнд үед бид нар яг хэрэгцээтэй юм л яг шаардлагатай тусламжуудыг бол Япон өгч байсан шүү. Би одоо санд 90-ад оны 80-ад оны сүүл 90-ад оны ихэнх үед үргэлжилсэн гэж яг олон жил үргэлжилсэн юм а тэр төсөл. Япончууд бас л 3 гол гээл нэг Чингисийн онгон кайн барина гээл тий. Ста том экспедиц явсан шүү дээ. 3 жил хайсан. Тий. Тэр их айгүй гоё төсөл болсон шүү. Тэр их мундаг төсөл болсон. Тэр чинь нөгөө түүхийн талаас ч гэсэн одоо нөгөө түүхийн археолог, дээрийн археолог одоо маад чинь өв соёл гэдэг маш олон юм үү. Энд чинь бид нар анхаарал тавьж одоо бид нар чинь тэр үчи сөхөөгүй байлаа ш. Юу нөгөөдхөө юм тий түүх соёл археологийн юм мантай тэр хүнд үед гэхэд орж ирж чухал юм бид нар сануулж өгч байгаа. Ийм юм байгаа шүү. Та нар ийм их өв одоо соёл тээгч нар шүү. Бит болон бит бос тий маш олон байгаа шүү гэдгийг бол илэрхийлж бас нэг талаар илэрхийлж өгч байгаа. Тийм л хоёулын нэрээ соёл гэж ярьснаас одоо бид хоёрын өмнө бас ингээд нэг та нар анзаарсан баг хөөрхөн цэцэг. За тэгээ таашир маань намайг бас гоё Япон цайгаар дайлах гээд бэлдээд аваад ирсэн. Баярлалаа. Одоо цай маань ингээд хандраад жоохон байжгаад бас аягалж үзүүлнэ. Энэ цэцэг бас таашир маань сонирхдаг. Энд чинь Японы урлаг тий. Энэ яг нөгөө Японы икебана буюу гэдэг яг таачдаа цэцэг амьлуулах гэдэг байна. Угаасаа амьд цэцгийг дахиж амьлуулна гэж юу яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь амьд цэцгийг өөрийн орон зайд оруулаад өөрийн гэсэн философи үг хэлээд чинь одоо шашин машинтайгаа холбоотой нөгөө зэнтэйгээ холбоотойгоо бүх юм хоорондоо холбоотой философи. За тэгээд тусгай мастерууд тэнд урсгалтай тэгээд чөлөөт мөлөөт гэдэг энэ яриул одоо бүхэл дэлхийн нийт маш сайн төгж байгаа нэг урлагийн нэг хэлбэртэй. Нэг л яг зөвөр сонирхцсан найзууд гоё байна. Одоо үнэхээр гоё. Өнөөдөр бол яг энэ нөгөө багвахаа та бидний мэдэх Японы Азами гэдэг байгаа. Тэрний юугаар энэ манай нэг ууланд ургадын илбэг ямар бамбрус хийгээд энэ тэгээд ингээд донжин болол гоё тавьчихаар ингээд гоё амилчихлаа. Тэгээд энэ яг өнөөдөр бид хоёр ингээд нэг чимэглэл маягаар тавьж байгаа бол чинь цаанаа бас нэг жоохон мессеж утга агуулгыг байна. Урсгалаараа тэгээд эн чинь чөлөөт загварууд гэж байна. Одоо сүүлийн үед бол айгүй олон чөлөөт одоо Европ руу, Америк руу дэлхийр нэлээд хүчтэй төгсөж байгаа. Тодорхой хэмжээнд багш нартай, шав нартай, дэг жон, урсгалтай
Одоо яг хаа эндээс бол ерөнхийдөө 3 хэмжээс явж байгаа. Одоо доошогоо болоод ирэхээр одоо юу гэдэг нь лус гээл тэгээ газар тэгээл тэнгэр гэдэг ч юм уу 3 хэмжээстэй ингэж хүн ертөнцид амьдрах хэрэгтэй. Гурвангийн дээдлэх хэрэгтэй тийм үү? Гэх юм юмнуудыг хэлэх гэж оролддог. За мэдээж амьд байгальтайгаа харьцах марцах гэдэг маш олон ач холбогдлын юмнууд байна. Гүн ухаан л энэ дотор орж байгаа. Тэгээ мэдээж энэ цэцэг чинь энэ нөгөө цайныхаа урлагтайгаа цайны урлаг нөгөө калифраг ханц бичдэг. Калифраг буруу ярьчлаа шүү. Ханц бичлэлтэйгээ холбогдоод ингээд энэ доошоо суур тавг маг нь ямар ах вэ? Жишээлбэл энэ одоо өрүүший гэдэг нэг мод байдаг. Тэрнээс гагаж авдаг давирхаа цэвэр байгалаар хийсэн юм. Одоо харахад пластик болооч энэ цэвэр байгаль юм. Гих мэтлэн эдэс чинь ингээд амар юм аа цогцоор нь авч явдаг соёлоо. Би энийгээ дэмжсэн ингэж явдаг бас их сонирхолтой юм шүү. Японы ингээл одоо яг сүүлийн үед л ингээл сонсогд хит их нөгөө ингээд бас иг жаиг ингээл бүх юм ингээл яг юм бас ийм байх хэвээр л гээд тэдний ингээл сахилга бат хит их ингээд тэр бас жоохон стресс болдгоо. Стресс болно. Би энийг яалчгүй стресс болно. Тэгээд тэр бол аргагүй тэр газар зайн орны хувьд бас тийм ээ ийм хязгаарламжлал 100 сая 30 40 сая хүн амьдрна гэдэг чинь цэгцтэй байхгүй болохгүй замбрах чи дээр шиг сайхан талтай үгээд авка тийм үү тий чөлөөтэй тэгж амьсгалдаг босоодын хувьд хоёр өөр юм харагддаг. Тэр бол яалчгүй стресс болох нь аргагүй өсөлт өнж их байгаа нэг талтай. Тэгэхээр цэгцтэй болох нь чинь бас тэгэж одоо бас цаг үе аргагүй зөвхөн Японч гэлтгөө дэлхийн нийтээрээ төрөждөг гэж байгаа. Одоо манай тайшир маань бас одоо миний бас л дотны найз Аримбаттай нэг хэсэг хамт аригууд ажилласан шүү дээ та хэд маань. Бас нэлийн эдийн чамгүй эдийн төслүүд хэрэгжүүлсэн та хоёр маань. За тэгээд тэр нэг Афганистан явах бол юу Ирак. Дайны халуун цэг рүү чинь инхийг цохиулагч нар чи манай чинь ингэхгүй тэр яаж ийсгээд аригууд чинь одоо синий гэдэг байгасан одоо нэг Бэн гэдэг байгаа шүү дээ. Англи зала. Бэн ажилдаг байсан. За би ч одоо яг Японы телевизүүдийн агуус захиалга энэ төр аваад аригуутай ариун баттай танилцаад тэгээд ерөөхдөө тэр зам руугаа хэсэг орсон. Тэгээ аригуутай хамтарч ажиллаад тэдний бүр стаф болж ажиллаад. Тэгэхэд бол тэр сонирхолтой төсөл дээр бол анх бол BBC дээр англи зэм мэдээлэл гарахгүй юу? Монголын цэрэг 2 дахь очлоо гэж байгаа. Ирак Багдад. Гэдэг чинь юу хэлээд байна гэж. Гэтэл манай сан дээр ямар мэдээлэл явж байсан бэ? Монголд инхээс ахиулагч цэрэгнэр очоод барилгын ажил хийж байна. Тийм ээ. Нөгөө гутал мотлон салж байна. Нэг барилга хийгээл нэг аж ахуйн нэг л бүр нэг тийм доошоо орсон. Маш тийм мэдээллүүд их явж байсан саний. Түнгууд бид нар чинь энэ чинь амар том факт биш. Юу вэ? Монгол 2 дахь очсон биш үү нөтөд чинь. Тэ? Нэгдгээ хэдэн очлоо бич байгаа шүү дээ. Тийм ээ. Тий. Нөгөө ахи өвөөгийн мань үед очсон. Өвөөгийн үед очиж ингэж бүр мессеж өгч байсан. Одоо 2 дахь бид очсон байна. Энийг одоо сууж хэрэгтэй. Тэгээ бид нар баг бүрдүүлээд Батлан хамгаалах яам болон тухайд Батлан хамгаалалтын жанжин штабын тогоо генерал байсан. Тогоо генерал байд хамтдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй хамт явах. За тэгээд мэдээж Ариун Бат тий Ариун Бат хоолтой явна. Сэтгүүл. За тэгээд бид нар камерменыг зурглаачийг сонгох болсон. Залуу хүүхдийг сонгож яахсан чинь тэр чинь яг хэлсэн чинь цаанаасаа одоо энэ бол вэ штэ. Дайн тулаантай газар зүгээр нэг юм юу биш шүү. Бас нэлээд зурцтай болонгот манай лимон фрагдашны шарга байсан. Шарга. Лавга явсан байхгүй юу? Тэгээд лавга бид гурав жанжиста бас 2 хүн. Ингээд тавлаа явах байсан чинь жанжиста бас явах нэмэгдээд би ардлын ажлаа хариуцах болоод нэг спонсор бүх юм аа. Ингээд яг миний хувьд явцсан бит. Тэр ч яваагүй. Энэ их сайн төсөл болсон. Ирак 48 цаг гээд баримт нэвтрүүлэг хийсэн. Тэгэхээр манай цэргүүд тэнд ямар байсан. Үнэхээр тэр дайн тулаантай тэр эцүү тэр инхийг сахиулах үйл ажиллагаа дайны одоо гал дээр хийж байгаа тэр. За тэгээд бас заримдаа хамаагүй тухайд үзүүлж болохгүй төрсгөж байсан. Хар гэрийнхэн санаа зовно шүү дээ. Зүгээр газар очиод тэр чинь бөмбөгт шүн дэлбэрэлтэй суман донд. Тэр бол нэг анхны. Одоо дараагаар нь бол маш олон нэвтрүүлгүүд гарсан баг харцсан. Тэр чинь манай Монголын Батлан хамгаалах яамны анхны бараг ихийг сахиулах мишн ах шүү. Тийм анхны баг яваа. Тэгээд энийг тэрнээс чи яаш ингэ жил болгоо явдаг болсон. Жил болгоо явж байгаа. Явдаг болсон. Аргүйгээр тэр бол их сонирхолтой юу. Тэр аргууд байхтай юу та хэд чи нөгөө
Чингис хааны нэг гоё төсөл бас хийдэг. Тийм шүү дээ. Тэр үед чинь нөгөө BBC-гийн Чингис хааны Тий. Бас л нөгөө бэн тайд. Уран сайхны дүрслэлтэй тийм баримт кинод. Тэр бол бас одоо маш том Холливуд ирсэн шүү дээ. Гэхдээ тэд нар Монгол ямар ч сурвалжлах ярилцсан өгөхгүй гэсэн. Хин ирсэн гэдэг. Троин Каскадер. Пианист. Терминатор 2. Тэгээ Шиндлерийн бүртгэл. За. Тэгээ Холливуд. Фу. Галцсан. Тэгэхээр тэр кино, тэр баг тэрийг яаж миний яг үедээ тухайд тэгэхэд юугаар ажиллаж байсан бэ? Одоо локейшн менежер буюу координатор буюу Монголын зургийн дараагч хотол юм байна. Энэ нөгөө Сонжин болдгийн дэнд хан босгодог мөнгө. Нөгөө хан босгодог. Тий хан босгодог. Тэр аахгүй. Нэг хэсэг байжлаас одоо харагдахаа байцлаа. Тэр бол их гоё кино. Манай олон жүжигчид очиж тэр кинонд тоглож үнэхээр одоо манай ятууч гэсэн сэтгэл өндөр. Тэгэхэд зураач мигмаргүй бас ажиллаж байсан. Маш их кайфтай гоё байлаа. Хааны манд ч нэг оргил маань тоглоо байсан. Тэгсэн шүү дээ. Гол дүр. Махан оргил тоглож байсан. Тэр сайхан их гоё том төсөл байсан. Тэгээд одоо би ингээ анзаараад тахад бидний үеийн ингээд залуучууд маш их ингээд бизнес, нийгмийн за тэгээд улс төрийн ингээд харьяалтай маш их гоё үжил бодол нэгдсэн залуучууд их гоё нөгөө юунд их нэгддэг болсон байна даа. Нөгөө байгууллагч JCI. Тэ. Тэгээд миний бас нэлээдгүй хэдэн найзууд бас байгууллагаар ингээд дамжаад гараад өөрсдийнхөө үжил бодол нэгдээд гоё төслүүд хийдэг. Чи бас тэнд байсан. Тийм ээ, тодорхой хэмжээнд одоо тэнд дотор нь хутгалтаар яаж байна л да. Хүмүүс энийг ингээд бас буруу ойлголттой яваад идэг байхгүй ингээд нэг JCI ингээд нэг юм залуучууд нийлээл лобби үүсгээл ингээд нэг цүнх баригчнэр нэгтцэн ингээл доромжилж өгдөг л да. Яг энэ байгууллагыг нэг товчгоо нэг хилээч яг юунд зориулагдсан байгууллага. Ойлголт өгөх. JCI-ийн ер нь үндэслэр нь бол Америкаас одоо эхэлсэн. Дэлхийн одоо 100 гаруй бүх орнуудад байдаг. Сайн дурын үндсэн дээр эвлэлд нэгдсэн. Одоо лидер эрэг өөрчлөлтийг улс орондоо бэлтгэдэг, лидерүүдийг бэлтгэдэг тийм төрийн бус байгууллага сайн дурын. Шашин улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулдаг. Монгол маш олон төрийн бус байгууллага байгаа. Ягаад ч JCI гэх оролддог тийм оролддог. Гэхдээ яг зүгээр нэг хүн асуудал гарахад хэлдэг ч юм уу нэг тийм маш их шүүмжил өртдөг. Гэхдээ бидний хийсэн нийгэмд хийсэн сайн нэг угаасаа баг хэлдэг. Угаасаа тэр бол зарчим тийм ээ. Нэг мөг чим 7 8 15 дахид дамжигдаал ингээл цуу яриа явдаг шиг. Жишээлбэл бидний нөгөө school budgets гэдэг төсөл байгаа. Сургуулийн ойр орчимд одоо автосол буюу гэмт хэргийг багасгах 80% багассан шүү дээ. 10 гаруй жил үргэлж 15 жил. Энийг бол одоо сүүлдээ бидний үүсгэн байгуулаа тэр хууль журамд нь өөрчлөлт оруулаад хэрэгжүүлсэн гэдэг нь баг мартсан байна. School budget. За дээрэс нь одоо юу гэдэг нэг хорн гэж цагдаагийн ерхий газарт хамтарсан төсөл. Уураа барих тийм уур уцаараа барих тийм тэрнээс болж одоо маш том асуудал ноцтой юм байна тийм гэх мэтлэн айгүй олон юмнууд байна. Нэг замын цагтаа хамтардаг чинь. Бас өөр тийм бас нөгөө тэрнээс яг улбаалаа замын цагтаа та яарад яах вэ тийм ээ одоо нэг хорн. За дээрэс нь нөгөө сандивлагч болж байгаа тийм үү? Донорууд. Тийм доноруудад одоо бид нар дээдл нь 50 мянган хэдэн донорууд бүртгэжсэн одоо хамгийн дээд үзүүлэлтийг хүмүүсийг одоо бас нэг юмд нь урайлжсэн тийм төслүүд бол их байдаг. За би ерөнхийдөө бид хоёр зөв өнгөцлөн яриад байгаа шүү. Тийм өнгөрсөн. Тэгээд гүнзгийрээд яах вэ? Түүнээс бол маш их төслүүд хэрэгжүүлсэн. За тарьсан модны тоомоогоор бол англи. Нийт шүү дээ 500-аа төслүүд байдаг 30 жилийн хугацаанд. 300 орчим нь бол нэг даацсан сүүлийн 200 орчим төсөл нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжүүлгээд 10 тэрлүү хандсан 200 төслүүд ингээд богино хугацаа зарим нь урт хугацаантай ингээд явж байгаа төслүүд байт тийм үү. Тийм учраас сайн ойлголт авсан байх гэж найдаж байна шүү. Бас буруу ойлголттой хүмүүс байдаг. Шүүмжил бол яг байдаг шүү дээ. За цай маань юу болж байгаа вэ таачраа? Цай одоо ерөнхийдөө дөгч байгаа хаа. Энэ цай чинь бас тэгээд одоо хэдэн градусын халуун буцсаад хэдэн минут байлгана тэр ийм байлгана гэх хугацаатай тэрнээсээ шалтгаалаад амтууд нь өөр байдаг гэдэг. Яг хөө цайны Японы цайны садуу буюу одоо урасаки гэдэг цайны яслал гэдэг. Одоо энэ чинь бүр сайн яслан бүр жигтэйхэн шүү дээ.
жиг жаяг одоо бүр багш нартай хэр маргийн их ёслолтой өрөө бүх юм бэлдэх. Одоо яг зүгээр таны ёслоор дамжуулаад заад нөхдүүд бас соёл хүмүүжил хилээд идэг. Тэр үүднээсээ ерөнхийдөө байна. Одоо шил энийг яг л бид нар гэр орондоо ч гэсэн ингээд зочинтой цайгаа хийж одоо бол л жишээлбэл одоо ингээд хийж заавья ингээд. За одоо ингээд адилхан тэгш эрх тэгш ингээд тийм ээ. За яг одоо эн чинь 3 4 5 байх нь тийм үү ингээд. Тэгээ эн чинь цайгаа хийн одоо тодорхой хэмжээний цаг хугацаа тэр хоорондоо яриа хөөрөгөө ярина тэгээд. Тэгэд одоо манай ч гэсэн сайн ногоон гэдэг. За тэгээд одоо ингээд чимгүй яриа. Ингээд одоо бүр шавхтлна. Манайх ч одоо шахруу гэж ярьдаг бид нар чинь бүр эсрэгээр энэ тусал болгон чинь үн цэнтэй зөвхөн танд зориулсан учраас бүр ингээд бүгдийг ингэж хийх ёстой байдаг. Шавхт. Бүр тусал бүр нэг үн цэнтэй. Тэгээ энэ цай чи одоо юу гэдэг энэ цайны мэдрэмж нь болохоор яаж яддаг вэ гэхээр одоо юу зөвхөн танд зориулсан. Одоо чи үтээр уулзалтанд зориулсан тийм үү? Ямар гоё юм. Энэ зөвхөн цаг хугацаагийг одоо гүн мартал нь мэдрүүлж байгаа байхгүй тайшрал. Дахиж одоо юу гэдэг чи үтээр энийг дурслалаа энэ одоо цаг хугацааг мэдрэх хэрэгтэй гэж. Аливаа юм одоо гадна талаас нь биш гүн дотоод мөн чанарыг харагддаг байгаа шүү дээ. Яг үнэ. Баярлалаа. Өстой сайхан үнэртэй. Тийм учраас одоо эднээс чинь цайгаа бэлтгэхдээ заавал одоо ингэж нөгөө амьд цэцгээ байлгадаг. Тэгээд ёслоо цаг хугацаатай тэгээд сайн чанарын сайн маяг гэхчлээ. Надад нэг хоёр зүйл мэдрэгдэж байна. Урам л тэгээд будаа. Тийм бор будаатай. Тийм байна. Одоо ногоон цай. Өстой гоё хуурсан. Тэгээд энэ цаг үедээ эзэн байна гэж одоо юм. Одоо зөвхөн чи үтээр ярилцаж одоо юм. Зөвхөн танд зориулсан өнөөдрийн маш их баярлалаа. Сайхан гоё цай байна. Сайхан хүндэтгэл мэдэрч байна. Гоё байна. Сайхан байна. Таалагдлаа. Тэгээд та бүхэн маань ч гэсэн ер нь энэний талаар гоё дэлгэрэнгүй одоо бичлэг видеоноо зөндөөл гэдэг бах те бас уншиж судлаарай. Зөндөө Japanese tea ceremony гэдэг одоо Урасенки гэдэг одоо Монгол бичгээд янз янз гарч байгаа. Одоо миний бодлоор чи өөрөө ингээд чамд ямар хэлний барьер байхгүй ш. Энийг өөрөө ингээд газар дээр нь ч өөрөө гоё ингээд контент гоё юм хиймээр санагдаад байна л да. Ингээд өөрөө яриад мастеруудтай яриад тий. Тийм одоогоо Монголд бол одоо манай Мөсийн Батулга гэдэг ерөөхдөө юу гэдэг яг том багшаас хичээл заалгуулаад. Одоо жалгаас хичээл заалгуул тийм ээ. Ингээд их ёс жаяг юмтай тийм үедээ болж байгаа. Дээрэс нь нөгөө жил болгон бас нэг Япон экспо дээр бас нэг цайг үзүүл сүүлийн 3 4 жил үзүүлж эхэлж байгаа. Найдвар бол байгаа. Энэгээр бол одоо цайны тэр ач холбогдол эрүүл мэндийн талаар яриад ойлгомжтой. Тэрийг бол одоо яриад бүхэн мэдж байгаа. Тэрийг дэг жаягтай нь яаж ёс суртахуун юу хэлэх гээд байгаа тэр хэлбэр биш. Дотоод мөн чанарыг олж харах хэрэгтэй байдаг. Энийгээ дагсан маш одоо юм явж байдаг. Одоо сая ингээд чам Моис хэр чинь л одоо толгоор Янг гэж орчлоо л да. Одоогоос нэг хэдэн жилийн өмнө танаа баг бөгөөд чиний одоо чармаалтаар маш их олон монгол залуучууд Итали руу явж сургууль мэрэгжил эзэмшсэн байдаг. Тэгээд энэ төсөл маань өргөжилж байгаа юу? Тэгээд яагаад Италиг сонгосон юм? Энэ бол одоо маш их сонирхолтой. Би ч Итали хэрэг юм байна. Яагаад Итали руу чи 6-7 он тэтгэлэгтэй явуулчих вэ? Тухайн үед л энэ төслийг хийж ирсэн хүмүүс байсан. Би багтаагаа хамт хийсэн. Тэгээд бид нэг 10 жил манай компани. Тэгээд тухайн үед Бээжинд бид нэр Итали элчин байдаг. Тэнд сургаа шалгалтын өгүүлээд. Ингээд нэг алдаа оноотой ер нь бол нэг 90% сэтгэл ханамжтай үр дүнтэй явуулсан байна. Зарим хүмүүсд нь одоо явж байгаа асуудал мэдээж бизнес асуудал бол зөндөө байна. Ихтэй ерөөхдөө бол айгүй ерөөхдөө тэгээд явуулсан явуулсан. Тэр яг дашин Италийн улсын ихтэй сургууль хүн төлбөрөөр байдаг. Тэгээд тодорхой шаардлагыг хангаад явах боломжтой. Жишээлбэл хятад Итали руу яах гэж хүүхдээ явуулж байгаа гэж аахгүй юу? Тэгээ юм сурах нь одоо тэд нар чинь тэр Кембриж гэдэг тий одоо Лондон өөр юм сонгох боломжтой. Гэтэл Итали руу явж соёл сурч байгаа. Жаад тэр ингээд нэг юм кофе явуулж бодох сэрээ бариад ингээд нэг юм сурч
Тийм үү? Тэр Юнаны соёлын сур. Тэгээд тэд чинь бүр айхтар 0 бизнес хөвгийн сур. Манай оюутны эдийн тухайн үед хэлний бэлтгэл ордог байсан боловч 0 бизнес соёлыг заадаг байсан. Харахад одоо юу гэдэг вау пупа гэх юм гэтэл тэр чинь маш том соёл. Энгийн юмнаас чинь Энгийн юмнаас тэр чинь суур шүү. төгс юм эхлэнэ гэдэг чинь. Одоо манад 0-ууд чинь ингээд энэ тэнд 0 орох чинь ингээд нөгөө 0 байгадаг сайт байдаг шүү бүх 0-ууд. Тэр чинь та бидсэн бол тэр орчноос сэвэрлээд гараараа тавьсан болохоос биш 0 зориулсан үйлчлэгч зориулсан биш. Үйлчлэгчтэй дөрөв өөрөө юм ерөхийн юмтай төвлөж байгаа юм. Яг л тэр дотор тавиад байна гэдэг тэрний мөн чанарыг бид ойлгохгүй маш удаан юм. Тэгээд Итали тэгвэл энэ чинь нөгөө үн төлбөргүй болоод тэгээд явуулаад болж таарч байна. Харьцангуй одоо юу гэдэг явахад зардал одоо юу хэлнийхээ бэлтгэлдээ ороод шалгалтаа өгөөд тэгээд цаашаа халамжийн тэтгэлэгт орох боломжтой байхгүй байрны тэтгэлэг, хоолны тэтгэлэг. Тэгээд тэр чинь Италийн одоо 40 хэдэн хотууд сургуулиуд байна шүү. Наполи, Флоренц тийм ээ. Бүх одоо Ром, Миланаас гадна маш олон 500 гаруй мэрэгчлүүд байна. Тэгээ одоо нэг төгсж ирсэн оюутнуудтай холбоотой байдаг уу? Холбоотой энэ эхнээсээ зарим нь бол одоо тэр Ромд дүүрийнхний юм арч дулаачийн үндэ явсан улсууд байна. Нэгдсэн үндэсний байгууллагт бас ажиллаж байгаа улсууд байна. Тэгээд дээрэс нь нөгөө хуучин сүм дөгөн барилга хийцийг сэргээдэг мэрэгчлэр ирсэн хүмүүс байна. Рестор хийдэг тийм. Энэ дундаас чинь янз янз л байна л да. Цөөхөн хэдэн л одоо хамгийн гол нь тэр хүүхдүүд маань зарим нь бол одоо Европт өөр тийшээ явсан байна. Зарим нь хэл үзээд гайд майд хийгээд явж байна. Ерөнхийдөө ингээ харахад тэр 6-700 хүүхдүүд маань соёл харж байна. Тэр чинь маш том соёлын ялгаа. Гадагшаа юмыг харна гэдэг чинь өөрийн биеэр тэр тунд тэр соёлтой өссөн үсээг утгалтна гэдэг чинь өөрөө тээж авчираад Монголд өссөн үсээг үеийнхэн залуучуудтай ингэж байна. Яг нь Италийн миний ой санаанд сая чи өөрөө дурдчихлаа. Урдлаг нь бидэнд ойрхон бид нар чинь саяхны үрч ингээл өглөө 4 цаг үрч Санремого үзэн сууж идэг байлаа шүү дээ тий. Шинэ жилээр бас нэг том салбар нь болохоор надад ойрхон миний дуртай хөл бөмбөгийн спорт. Одоо Италиг шүтдэг л байлаа шүү дээ бид нар чи тэгэл манад яг энэ чиглэлээр явж сурсан тохиолдол байт юм болов? Италийн хөл бөмбөгийн академи биднэрт байхгүй байгаа. Байхгүй. Ерөнхийдөө дандаа одоо юу гэдэг нийгэм улс төр гадаад харилцаа соёл урлаг гэсэн соёл урлагаас нэг дуулаач үт хоёр хөвгт яасан. Зураач барилгаар одоо нэг сайн явж байгаа. Яг амжилт гараад иж байгаа бас хайрцангуй сөөхөн. Тэгэхээр тэр дундаас ч одоо 6-700 бүгдээрээ л ингээд тойлно гэж юу аа. Тэр дундаас ч нэг шилдэг арга байх л. Тэгээд одоо юу гэдэг нийгмээ түүчээлээд мөс харлаад ингээд аваад явах нэг 10 хөвгт байх л байна. Тэгж л харж байна л да. Юу жишээлбэл Трестагаар цөмийн физикийн юугаар бол алдартай юу байдаг. Яг тийшээ хүүхдүүд яваагүй. За хөлбөмбөгийн биеийн тамирын нөгөө дасгалжуулагч биш үү? Сэтгэл зүйн нарийн тэр юугаар нь яваагүй. Яг тухай зарлж байсан. Яваагүй. Нөгөө олимпиад манайх чи ялагдсан гоцтой сэтгэл зүйн бэлтгэл энэ ч одоо бүр мэрэгжлийн нэг тим тренер байх хэрэгтэй. За кино найрлагчийн Венецийн академи юу зарлж яхад бас мэдгүй яг цаг үеийн таараг юм уу хүн одоогүй. Уг нь бол нарийн тэлний гоё юм байдаг. Энийг сайн сурталчилмаар санаг. Ил гаргаа тий. Одоо бол энэ төсөл маань бас явж байгаа юу? Тий, бас хэрэгжүүлээд багсаа. Өөр бас харьцангуй бас нэг хоёр энэ гадаад хэлний төвүүд бас хийгээд явж байгаа. Ерөнхийдөө өнөөдөр бид хоёр ингээд бас энэ подкастаараа би бас нилээдгүй хугацааг бас энэ соёлд зориулъя гэж би уг нь зорьсон. Тэгээд бид хоёрын яриач тийш хазаагаад өөрөө жолоодаг даа. Тайшир маань яг унхан Улаанбаатар хотын хүүхэд. За тэр зөөр 40-50 мянган юм залуу. Одоо танаас ардын дэнд байлгүй. Тий, ардхны чатрын хараа өөдөөс харсан. Хойтлын байна. Хойтлын. Тухай чинь гадаад мэрэгч ингээд хамт байдаг байсан чинь Орос, Чех, Югослав, мэрэгчтэй хамт нэг 2 Монгол байр. Тэр. Тэгээд өөрөө ихгүй бид хоёр ингээд уулз болгонд лин сэдвийг хүнддэг. Хотын соёл гэж их ярьдаг болсон. За тэгээ нийгэмд бас бие зүг авч явах гэдэг ч юм уу ингээд ярил их юм байна. Тэгээд 40-50 мянган нэг тэндээс төрсэн, тэнд амьдэрсэн, амьдралаа холбосон нэг хэдэн хүмүүс юм бол надад зарим хүмүүсийн нэгдмэл чанар. За тэгээ гой нэгдээд төсөл хэрэгжүүлдэг нэг таалагддаг. Одоо наацх ингээд Beatles өвшөн дээр даах нар нийлээл дууга дуулчих чинь тий.
нэг үжлэг зохиоч чинь таад маань бас одоо миний сонссноор бол зундраа гэснэ тий. Бас ингээд нэг кино нэг докюментари хийчихгээл бас зорьсон нэг төсөл байд юм байлээ тий. Энэ тухай нэг жоохон бид мэдээлэл өгөөч. Тий. Энэ тухай яг тийм би яг энэ төсөлд нь яг гарын оролцоогүй тэр яг сонсож байхад зундрахын тэр уран сайхны кино гэсэн баг хийж байгаа. Тэгээд цуглаад тодорхой амтман цуглуулад ингээд түүх мөгийг ягаад тухайд холбоотой одоо тэр байрны зургнууд байна тэр манай байранд байдаг гэсэн та. Тэгээд тэр үеийн зураг хөрөг юу вэ дурсамжуудыг цуглуулад ингээд хийгээд явж удахгүй гарах байхаа. Би тэгээд энэ талаар яг би актер нарийн мэдээлэл бол байхгүй байна. Манай ах нар хамт оролцоод ингээд мэдээлэл зураг энэ тэрэ цуглуулад тодорхой ханд мөнгө босгоод ингээд хийж байгаа. Яг танаа юугаар дамжуулаад би сошиалар мэдээлэл өгье нарийн тийм ээ. Тийм юм. Яг үнэ уучлаарай нэг Далгын ахлын амьд сүрэн багтал нэг галт нэг ярьсан юм аа. Тэгээ чин заах дээр нэг пензны дэлгүүр дээр би нэг хальт сонсцсон тэгээд чамаг бас тэнд бас сэтгэлээрээ зүрх сэтгэлээрээ холбогдоод ингээд яаж баярлаад байгаа. Тэгээд манай ах тийч оролцоод тэгээд би тэгээд нарийн мэдээлэл аваад. Ер нь тэгээд тэр үед ч одоо яг бид нар ч одоо нэг хайхтар хот хөдөө хуваагдах цаашаа яалч бол одоо цаг хугацааны төрүүлээд ингээд нэг тийм суурин амьдрал орцсон. Тэгэхээр тэр чинь яалч бол ингээд сорно. Одоо бидний хувьд би бол хугацаа хэрэгтэй гэж хардаг шүү дээ. За. Бид одоо тийм шүү дээ бид чинь. Шууд ингээд нөгөө тав хүмүүж байгаа юм шиг тийм болохгүй шүү дээ. Нөгөө парта байшин паланта жирлэнд амьдрын гэдэг чинь ингээд бас хугацаа хэрэгтэй болно шүү дээ. Яалч бол бид нар чинь бидний саяхныг хүртэл бид нар чинь ингээд нүүдэлж хард юм уу. Одоо ч гэсэн бид нар нүүсээр л байгаа шүү дээ. Тэгээд ингээд суурин амьдрал бид нар чи яг нэг үлэхэд бол хувьсгалаас хойш л ингээд тогтож амьдралаа шүү дээ үндэ хэлэхэд тий. Өмнө нь бол тэгэл яг өргөө нийслэл маань байсан боловч тэгэл ерөнхийдөө л нүүдэлчин л ард хүмүүс шүү дээ. Тэр нүүдэлчдийн одоо айхтар олно гэдэг тий 1 жил явцсан юм чинь нэг доор гэд бид чинь суурин амьдрал ороод 100 жил болсон юм уу гэдэг тал дээр ярихад одоо энэ тал цаг хугацаа хэрэгтэй байгаа. Тэгээд соёл ер нь ингээд яриххээр заавалчгүй нөгөө жижиг юмнаас чинь жижиг юм хэлдэг гэж ойлоо түрүү ярьсан шүү дээ. Тэгээд тамхины шаях, нүс цэрээ хаях ингээд бие зүв авч явах гэдэг ч юм уу. Энийг бид нэр яаж бас л нөгөө цаг хугацаа хэрэгтэй юм. Би бол цаг хугацаа хэрэгтэй мэдээж сургалт нөгөө нөлөөллийн ажлуудыг хийх ёстой. Тэр одоо харьцангуйс хийж байна. Энэ бол яг бүгд телевизүүд мэдээллийн сугууд хэмжээнд хийж байгаа. Тэгээд би бол цаг хугацааны хэрэгцээтэй болов гэж үзэж байна. Тэгэхээр мэдээж нөлөөллийн хийж нөгөө сургалт центр бол байнга байх ёстой. Нөгөө цэцэрлэгээс нь эхлэх ёстой. Гэтэл цэцэрлэгээс нь тэрийг ярихаас өмнө тэр цэцэрлэгийн хэрэгцээ яриад нөгөө цэцэрлэгийн орд тэр хоол яриад сууж байхад ингээд юм гэдэг юм байна. Зүг байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ тодорхой хугацааны дараа бид нар энэ лөө урьдчилаад бэлдсэн байх ёстой болов гэж байна л да. Энэ бол бас нэг том сургалт байх ёстой. Хүүхд одоо жишээлбэл ухаар орсон цагаас хойш ингээд хамгийн ихний том сургуульчин гэр бүл болчиход байгаа байхгүй. Тэр бид нар бас гэр бүл биднэрт амар их хариуцлага байгаа байхгүй. Хүүхд асценертэй бид нар чинь маш их сургуульд орох ёстой. Бид нар өөрсдөө зөв амьдрахад болчиход байгаа байхгүй. Бидний чинь copy paste хийж байгаа байхгүй. Тий? Одоо энэ гар утасны хэрэглээ технологийн одоо нэг сөрөг юмнууд нь гарч ирж байгаа. Одоо гэр бүлүүд хоолоо идэхдээ бүгд л утсаа барьсан ингээд яриад. За тэр чинь одоо тэгээд нөгөө өөр хүүхдүүдтэйгээ ярих асуудлын сонсох тийм үү? Одоо нэг хүүхдүүд одоо өсвөр наснд хэлэлцийн наснд юу болж байгаа тэрийг сонсох гол цаг чинь одоо хоолоо ширээгээ тойрч идээд тулж ярилцаа. Бүгд л одоо гар утсаа бариад ингээд яриад. Чин доор хаяж одоо эрүүл мэндэд нь бол асар ойлгомжтой. Их мэтлэн зүгээр шийдэж болох юмнуудыг гэр бүлийн хэмжээнд шийдэж болох юмнууд бас байгаад байгаа. Заавалчгүй юмыг том зургаар нь хараад хүлээх биш одоо гис одоо шийдлээ. Хүн өөрөө ч гэсэн өдөрт одоо лимитээ 30 минутанд сошиал орно гэдэг ч юм уу тохиргоо энтрээ тавих. Тэр чинь автуулдаг үүтэй. Одоо манай дээр үед нэг юу ярьжсэн та хүүхэд нэг халуун тогоонд их түлэгддэг байсан гэдэг. Эсвэл ярихаа болчих. Тий. Би бүр тэрийг хэрэгээр сонирхсан. Жишээл яагаад тэр халуун тогоо түлэгдээд байдаг. Мүлхэж яваад газар тавьсан халуун тоогоог самардаа хийж дээ. Тэгээд
Гол юу нь болохоор тогоо ингээ байгаад тэр тогооноос гарсан залгуур байж та богинохын юм байна. Нөгөө үйлдвэрлэгч маань мэдээж богинохын зис кабель хийгээд тэрийг нөгөө нь урт залгуур авчиж залгаад ширээн дээр ч юм дээр тавих хэрэгтэй. Тим шийдэл хийхгүй одоо залхуур юм уу хинэггүй гэдэг юм уу одоо нөгөө техникийн соёлгүй гэх юм уу хариуцлага шалан дээр тавьж. Тэгээд очиод мөлхөд нөгөө жоохон хүч ингэ татдаг. Тэр юугаа мэдэх. Тэр шийдэл жишээлбэл тийм л байна. Урт залгуур аваад тавиад гих мэтлэн ийм бид нар өөрснөө шийдэх асар одоо юм байгаа болов. За маш их баярлалаа. Тэгээд та нар маань бүгд янзаас зочин маань ингээл бүхий салбарыг шахуул ингээл айгу прогрессор сайтай айгу өргөн төрөөр ярих гэдэг тий. За тэгээд ерөнхийдөө цаг хугацаа маань ч гэсэн ер нь дөгч байна таашраа. Тэгээд таашир маань ингээд ахлах сургууль 90-ад оны их үед бас нэг зүйл юм бас онцлогоор санагдаад хууцыг хуульд зардаг байсан шүү дээ тий. Тэр нарны тэтмээ тэнд үлээ. Нарны тэтмэнд нэг одоо тохоо лангоо гэхээ тэнд нэг. Эсэт хажуугаар ховцмовс айл та. Тэгэхэд ягаад ч нөгөө Porsche руу 8-нд нэг хайхтаж олон явгмаа мэдээж гэр тохойд бүгд л явж байсан. Тэгэхэд тэр нөгөө тохойд оргил юм да. Гашет ингээд зараад хажуугаар их зардаг байлаа. Тэгээд дараагаар нь боржин ингээл нэгдээд тэгэл явсалтай сүлдээ ч одоо хай май гэж хөгжиж амгуулж. Тэр чинь гашет нөгөө долби тий Япон юу гэж тэгтээ ориг бичдэгтэй гэл тийм ээ. Тий. Чанартай бичлэг. Тий чанартай тохойд. За тэгээд тэр үеч одоо Depeche Mode-ыг сонсдог байлаа. Тэр чинь манай үеийнх нь бүгдээрээ л Depeche Mode гэл. Тэр санд нэг охин ирээд Depeche Mode-ыг сонсдог гайхаа. Фөө Depeche Mode. Дөнгөж 90 оны ихээр Depeche Mode-ыг сонсдог. Эмхтэн. Ховор шүү. Би ч нэг касет өнгөө өчсөн маа гэдэг. Одоо их сонсороо гэдэг. Тэгээд дуу гэж юм ярьсных бас таашир маань бас жил болгон Playtime очиж үзэх дуртай. За бас хэдэн оны төлтөр өөрөө бас оролцсон баг шүү тий. Туслаад бас сайн санаа. Энэ жил очсон уу? Энэ жил очиж амжсангүй. Playtime маань улмал гоё өргөжөөр гоё болоод байна. Тэр анхны нөгөө ярьж байсан тэр тэгээ энүүнтэй өмнөч байгаад ингээд энэ олон жил хийгээд одоо бүр шал өөр болсон шүү дээ. Зөвхөн дуу хөгжим сонирхдаг биш. Тэр гэр бүлийн баяр хэмжээнд болчихлоо. Өдрийн цагаар хүүхдүүдтэйгээ очиод тэр олон гоё павильон тэн дотор чинь зөвхөн хоол ундаас гадна тэр ролик энэ тэр байна. Гоё техникийн технологийн гоё павильонууд байна. Тэн дотор маш олон тийм соёлын юмнууд харагддаг болсон. Тэр гэр бүлээр хамт байгаад цагийг өнгөрөх хэмжээний юм болсон. Нэгэн зэрэг маш олон төрлийн хөгжмийн урсгалууд зэрэг дуурж байна. Тэр бол маш их мундаг бие биенээ саадуулахгүйгээр. За дээрэс нь тэнд бүр зоригтой хүүхдүүд маань бүр хувцаа бэлддэг болсон байна. Өөр гэсэн үзэл бодолтой тэ өөрийгөө илэрхийлэх. Анх эхэлжсэн юмнууд мэдээж саадуулахар байлгүй байх уу. Одоо бол шал өөр болсон шүү тэр бол. Тэр гоё шүү дээ. Би яны ацгата болон одоо Playtime-ийн хамт олонд байсан маш баярлдаг баг. Тэр мундаг залгууч. Жилээс жилд сайжирж байна. За тэгээд ингээд плейлист нь хүртэл амар гоё болж байна. Тэгэл Япон, Солонгос, улмал нөгөө дэлхийн ингээл нэгдээд байна л да дуу гэж юм дээ. Энэ чигээс хүртэл ингээл ирж юм. Гоё ингээд сонголтууд хийж эхэлж байна. Заавчгүй нэг од авчрахтай биш шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэр чинь соёлын маш том нөлөөллүүд ингээд явж шүү дээ. Тэн дотор өнөөдөр шингэн хүмүүс соёлууд тийм үү? Тэр алкоголтой харьцах соёлууд хүртэл гарч ирж байна. Цоо шин алкоголтой харьцах одоо маний үе шүү дээ. Залуучуудын дээр алкоголтой зөв харьцах шинэ гоё юмнууд гарч ирж байгаа. Энэ чинь бас үлгэл дүүрээд болоод ингээ явж байгаа. Нөгөө бид хоёрын ярих гэдсэн бас нөгөө төрөөнөөс хойш хүндээлсэн соёл иргэншлийн чинь бас нэг том хууц бол энэ наадам шүү дээ бас нэг бүх насны хязгаар байхгүй. Тэгээ нөгөө согтууруулгундаа за бие зүв авч явах. За тэгэл дуу хөгжим зөв хэрэглэж сонсох, гоё хувцлах, гоё нийлж хамтарч юм хийх ингээл бүх юм тэнд шингэсэн том наадам шүү. Тэгээ би ингээд өнөөдрийнхаа нэг подкастыг өндөрлүүлээд зочдоос уламжлал болгоод нэг асуулт асуудаг. Тэр асуултаа бас одоо уламжлаа өвдөд яг асууад өнөөдрийнхаа юу өндөрлүүлье. Манай таашрын хувьд бол ачаргал гэж юу вэ? Ачаргал гэдэг чинь яг өөрийгөө бүтээх, өөрөө үнсэнтэй байх тэрэлзээ үлдээ. Яг энэ дээр би зүгээр яг дахиад Японтой холбоотойгоор тэр философи, зэн философитой холбоотойгоор хэлгээд
юм цаг хугацаа явагдах тусам үн цэнтэй болдог. Гадаад ертөнцийн бол одоо гадаад өнгө үзэмж байдал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээнд өөрчлөгдөх, ялагдах гэх юм уу юу. Тэгээ тэр зөв ялагдал. Альваа өөрчлөлтийг өөр нь зөв хүлээж авах. Одоо төгс бусаас төгсийг олж харах. Энтэйгээ эвлэрэх бусдын тэр төгс бус байдлыг хүндлэх чинь бас яд зөвл шүү дээ. Одоо яг жишээлбэл би өнөөдөр энэ хавьд ирсэн байна л да. Яг Японы ваби саби буюу үзэлтэй тал. За энэ бол ингээ харахад бол нэг юм уранхай бараг л хог талж байгаа байхгүй. Гэтэл энэ миний хувьд бол үн цэнтэй. Цаг хугацаа явах тусам гадна хэлбэр биш. Энэ дотоод мөн чанар нь юу болж байсан бэ? Тэр нэгдэл нь юу болж байсан? Гэтэл би одоо энэ минь аавын минь одоо нэгдүгээр ангид явах цүнх байсан гэж байна. Тэр үед юм хор өдөө нэг гой балтаа яат ингээд одоо ингээд товчтой ингээд зүүдэг байсан. Дараа нь тэр үед тийм л байсан шүү дээ. Гэтэл энэ бол цүнх тий ингээд цүнх байгаа байхгүй. Ингээд урагдаад ингээд одоо юу гэж нэг юм болцсон. Энэ дээр чинь нөгөө веб-ийн онд буюу цаг хугацаа элект тусам эн чинь үн цэнтэй бол энэний дотоод мөн чанарын одоо манай ч гэсэн гадна нөгөө нэг бэлэнцэг гэдэг ярьдаг тий. Бэлэнцэг гэдэг яриад идчихтэй бид нар яг тиймэрхүү юм. Тэгэхээр ад жаргал гэдэг бол энэ өөрийн гэсэн дотоод мөн чанартай байх, тэрүүндээ үнэж байх гэдэг чинь өөрөө ад жаргал юм да. Маш олон тонол байгаа та. Үнэхээр гоё зөвөрлөл байна. Энэ юу хараад чи хэлэг бол би бол яг тэгэл саяны үнцгээрээ хаа. Тийм л байна. Өө энэ нэг асуусан. Дотоод мөн чанар нь юу юм бэ? Тэ юу гэтэл эн чинь чиний хувьд танай гэр бүлийн хувьд л агуу том философи. Хүн болгонд л одоо иймэрхүү гэр бүл болгонд л зүйлүүд байдаг баг. Тэгэхээр яг залуучууд тэр нөгөө юм цаг хугацаа тэр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрнө гэж байна. Өөрчлөлтийг өөр нь байгаагаар нь хүлээн зөвшөөр. Тэрний хүлээн зөвшөөр тэрнээсээ хаж байгаа бол мэдэрэг. Маш их сайхан санагдлаа. Тэгээд ямар ч сан тайштай миний урилгыг авсанд маш их баярлалаа. Тэгээд найзтай бөгөөд найзынхаа гэр бүлд нь хамгийн гол юм эрүүлийг хийх хүсмээр байна. За бусд нь бол тэгээд байх л асуудал. Тэгээд сайхан эрүүлийг хийх хүсье. Тэгээд та бүхнийг би тайштайгаа дараа нь өөр гоё цайнаас гадна өөр зэцэг юу ч байж болно гоё асуудлаар бас заавалч уулзуулна гэж амлчмаар байна. Тэр бас нэг ярьсан юм байгаа тий. Зөвхөн байвал үедээ бэлдэж хийнэ байлаа. Тэгээд дээрэс нь энэ байна бас энэ гоё одоо соёлын энэ хөтөлбөр хүмүүс соёл түгээх гэдэг өөрийнхөө хариуцлагатайгаа тийм ээ хариуцлагатайгаар хүмүүс түгээх гэдэг одоо хичээж оролдож ш одоо 20 хэдэх дугаар 22 дахь дугаар 22 дугаар бэлтцсэн ингэж одоо соёлыг түгээхийн тулд өөрийнхөө цаг зав бүх юм чилээж оролцож байгаа чинь баяртай байна. Маш их баярлалаа. Ингээ өнөөдрийнхээ подкастыг өндөрлүүлье. Бид хоёртай хамт сайхан сонирхолтой яриа сонссоод байсанд маш их баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн эрүүл энхийг хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.